Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Тимээ тий нэрэ тий те. Радиогийн том өрөөнд цуглацгаая. Алгалчлаа. Гэрээ радиотой хамтдаа байгаа сонсогчтанд баярлалаа. Энд одоо нэг л юу болоод байна энэ. Яг одоо манай том өрөө одоо нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай буудан дээр манай зочид давтаа морилоорой. Ялангуяа өнөөдрийн сэдв үнэхээр гоё сэдв байгаа учраас манай захирал минь бас сонсож ивэл яг одоо буудан дээр минь шууд ороод ирээрээ. Үнэхээр гоё сэдв байгаа. За тэгээд гэр бүлийн радио 104.5, 84.5 хос толгойн дээр яг одоо биднийг сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд яг студид хөтлөгч Эрка Заяа очроо Мизу нар байна. Ингээд бидэнтэй шууд холбогдох утас 9986 1045. Бидний царайг харахыг хүсвэл Тий. Бидний царайг харахыг хүсвэл та Facebook-ийн гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйжээс бидний лайв стримийг үзэх боломжтой. За лайв стримийн доор коммент хэсэг та өөрийн үзэл бодлыг өнөөдрийн ярилцж байгаа сэдвтэй холбоотой хуваалцах боломжтой шүү. За өнөөдрийн сэдв бол үнэхээр аимшигтай сэдв байгаа. Тийм учраас та өөрөө гоё буудан дээр тухлаад ороод ирээрээ тэгээд би хийж чадахгүй. Дээрээс нь болохоор магадгүй та өөрөө ямар нэгэн байгууллагын захирал байгаа бол ажилтаа шууд меншин хийгээд ороод ирээ. Бас магадгүй байгууллагынхаа одоо Facebook групп руу хаалттай групп руу чамаагүй шууд бид нарыг шеэрлээрээ яг тантай холбоотой сэдвийг бид нар хөндөг гэж байна. Сэдвний үйл Заяа минь. За өнөөдрийн сэдв бол албатай юм уу гэсэн сэдвийн хүрээнд ярих гэж байгаа. Тэгээд энэ сэдвийг бол би хэлье. Би сонгоогүй. Хэн сонгосон юм? Очроо сонгосон. Би ахлаараа сонгодлоо. Ямар муухай. Би ч гэсэн гэрчлэнээ очроо сонгосон. Бид сонгоогүй. Очроо сонгосон. За би сонгосон. Өнөөдрийн сэдв болохоор албатай юм уу? Тэгээд санал асуулга маань болохоор албатай юм уу дотроо захиралтаа таалагдах албатай юу те? Захиралтаа таалагдах ёстой юу гэсэн санал асуулгын хүрээнд явна. Мэдээж захиралтаа таалагдах ёстой буюу тийм, захиралтаа таалагдах ёсгүй буюу үгүй гэсэн сонголтоос та бүхэн сонголтоо хийгээд комент хэсэгт санал болоо илэрхийлээд 99861045 дугаард холбогдоод бидэнтэй ярилцаарай. За би яг энэ сэдв ингээд яг өрнөхөөс өмнө би яг маш тодорхой тодруулга өгье. За энэ сэдвийг бол ямар нэгэн одоо даалт санаатаа. За удлаа. За ингээл фэрдганаад эхэллээ шүү. Наадхны чи эсрэг ярих гэдэг юм шүү. Алт санаатаагаар бол одоо тавиагүй байгаа гэдэг албан ёсоор мэдэгдэж байна. Яг дийшээ өөр тийш хараад байна. Тэгж нэг хүн зогсоод байна гэсэн. Худлаа ярьсан ба. Амар юм. Йоо. Айдас. Би янз янз юм хардаг болсон болов уу? Нөгөө хүн зогсч байл. Нөгөө хүн чинь нүүпэр. Гэхдээ энэ бол өнөөдрийн сэдв бол айгүй чухал сэдв байхгүй. Ер нь албан байгууллага цаашаа амжилттай явахын тулд одоо захиралтаа те яг таалагдах ёстой юу үгүй юу гэдгийг бид нар ялгааг нь олж харах ёстой байхгүй. Энэ дээр чинь бас яг хоёр талтай байгаад байгаа тийм ээ. Энэний талаар бид нар өшөө хэлэх дэлгэрэнгүй ярина. Ер нь яг түрүүний өмнөх нэвтрүүлгүүдээр гарч ирсэнтэй адилхан ер нь таалагдах ёстой зүйлүүд бас гэж бас байгаа. Таалагдах албагүй зүйлүүд ч гэсэн байгаа. Нөгөө талд нь тухайн захиралд нь тийм ээ тухайн байгууллагын захиралд нь яг юу таалагддаг, юу таалагддаггүй гэдг нь бас айгүй чухал байгаа байхгүй юу тийм. Ерөөсө маш халуун сэдв гэж би бол бодоод байгаа байхгүй. Халуухан сэдв. Тийм, заваан сэдв байхгүй. Бүр заваарлан сэдв. Гэтэ би энэ сэдвийг бүр ярмаар ингээд бүр хаазгаа хөдлөд байгаа байхгүй. Тэгээ энэ бол Эркагийн санаа байсан гэдэг сонсогч та бүхэн мөн ойлгочих шиг байна. Ойлгочих шиг боллоо та нараа. За нэг нүгэл асууя. За. Захиралтаа ер нь таалагдах ёстой юм уу? За ер нь бол бас хоёр талтай. Гэхдээ би тим гэдгийг дарцсан. Таалагдах ёстой. Энэ бол филдганах одоо долдуулчлах гэдэг утгаараа биш. Ямар утгаараа? Мэргэжлийн талаасаа бол би таалагдахын тулд таалагдаад байгаа юм биш. Би одоо өгсөн үүрэг хариуцлага чиг үүргийнхаа дагуу ажиллаа хийгээд явах нь өөрөө тухайн захирал таалагддаг байхгүй. За таалагдж байгаа бол тэгэл тэр таалагдж ийн л гэсэн үг. За заяа. Би таалагдах ёстой гэдэг талаас. Би бол таалагдах албагүй гэдгийг сонгож байгаа. Ер нь бол захиралтаа таалагдах албагүй, харин захиралтаа би үнэлэгдэх ёстой байхгүй юу? Ялгаатай гэж үзэж байна тийм. Үгээр нь тоглолт хийж байна гэсэн үг. Захиралтаа таалагдах албагүй, захиралтаа би үнэлэгдэх ёстой. За тэр нь жоохон ялгаагийн чинь. Үнэлэх нь илүү чухал аа гэсэн. Би жоохон очроо шиг л болчихлоо л доо.
Хоёлаа таалагдахгүйг нь өнөөдөр таалагдахгүйг нь ячаад хоёлаа баг тойрхоо зурж магадгүй. Гэхдээ яг миний байр суурь нь ийм юм байна. Үнэхээр л яг бас ингээд нэг юм маргаан бол өрнж болох юм байна л да. Жишээлбэл тэр дарга чинь тэр захирал чинь те яг үнэхээр байгуулгын чинь ингээд зүүн хараа марааг ингээд тэгээгүй хүн байвал одоо тэгэл баг таалагдахгүй л байлгүй дээ те. Би болохоор ингэж харах гэдэг байхгүй. Хэрвээ тэр захирал чинь ямар нэгэн байдлаар тэр компаниг эсвэл тэр байгууллагыг байгуулсан. За тэгээд нэг юм хараад зорж байгаа. За тийм тохиолдолд бол тэр хүн таалагдахаас өөр арга байхгүй. Одоо тэгжээж л одоо цаашаа явна шүү дээ. Яг тэгэхээр тэр хүн чинь нэг юм хартсан байдаг. Тэгсэн чинь би гүйгүй ингээд зүтгээд байвал эн чинь ингээд боломжгүй болчиход байгаа байхгүй цаашаа явах боломж нь бүрдэхгүй шүү дээ. Харин төрийн байгууллагууд бол арай өөр асуудал ярих л байх л да. Миний байр суурин дээр яг өнөөдрийн миний нөхцөл дээр бол нөтрөний очрог хэлдэг шиг таалагдах гээд байгаа нь гол асуудал нь яг биш. Би нөгөө нэг зорилгын төлөө ингээд урагшилж байгаа бол захирал дугаасаа таалагдана л да гэдэг утгаараа шүү. Тий. Юу н айз гайгаад байгаа чинь баалга. Гэхдээ тэгэхээр чи баг шууд нэг ийм утга санаа ороод ирж байгаа байхгүй. Хувь хүний амьдрал, хувь хүний байр суурь, хувь хүний онцлог тэр нь захирал таалагдах заавал албагүй байхгүй. Харин ажил мэргэжлийн за битгий худлаа нэг цэцэрх гэдэг. Албагүй албатай гэдгийг сонгочоод одоо болохоор нэг худлаа албагүй мал. Гоо харин би хэлээд шүү дээ албатайгаа хэлээд шүү дээ. Албатай минь юу гэж хэлээд байгаа гэхээр ажил үүрэг тэгэнгүүт ингээд ялгаад байгаа тийм. Очроо нэгдэг байхгүй. Очроо ямарваа нэг юм хийжсэн аа. Хоёр талтай. Тий. Ийм. За тэрийг сонсъё би. Сонсъё. Аль би бол ер нь бол бас ингэж хоёр талтайгаар сонсомооргүй байна. Би бол сонсомоор л байна. За сонсогчтой холбогдъё. Байна уу өглөөний минь? Сайхан амарцгаас нөө. Сайхан амар сайхан амарлаа. Хинтээ холбогдсон бэ? Яа бат хоёр. Ой за. Өнөөдөр ярьж байгаа сэдв захиралтай таалагдах албатай юу хоёга? Ер нь бол захирал шууд өдөрт хүн шүү дээ. Тийм учраас тодорхой байдлаар бас хэмээг ойлгуулах мэдрүүлэхийн тулд тэр хүний хүсэл сонирхол нийцүүлж тодорхой байдлаар ажиллана. Байлангуй хувийн байгууллага шүү. Тий. Төрийн байгууллага бол өөрийн гэсэн юугаар л явдсан шүү дээ. Юу гэдэг лээ? Ажлын байрны зарчмаараа тий. Ажлын байрны тодорхойлт гэж юм байдаг тий. Ийм мараа хязгаарлаа миний их цэний хязгаарлан гэдэг үгээр явна. Гэтэ захиралтай таалагдахгүй бол халаа ичнэ зтэй. Гог халах хэрэггүй штэ. Тэр хүн бол мэдрэхтэй бол тэр үзэмжээр харьцахгүй штэ. Төрийн байгууллага бол. Гэхдээ нөгөө нэтик гэдэг нэг юм байж штэ. Хаанч байсан. Нэг юм шоп дөрөнгөөс харагддаг штэ. Нэт хэлээр агаад энэ тэндээс мүлцээр агаад гаргахсан байдаг. Өөрөө гаргасан юм шиг үү? Өөрөө гаргасан юм шиг. Өөрөө гаргасан юм шиг. Тийм. Тэгээд зүгээр сүлд нэг өргөдлөө өгтлэн тийм нэг юм хавчдаг юм байдаг. Байдаг. Халах хэрэггүй учраас халах хэрэггүй өөрөө шалдаа буутлан те. Одоо ажиллаар даардаг ч гэдэм үү. Тохироогүй ажиллаар одоо ингээд шалтгаан хэрэгтэй байдаг шүү дээ. Шалтгаал гарах гэдэг шүү дээ. Тийм ээ. Тэрийг хийж чадаагүй бол тэр хүн бас ажил дээр тэрийг хийх ёстой юм хийгээгүй. За нөхөр минь чи ингэсэн байх шүү. Өргөдлөө өгтгөө. Тэ ийм байдаг шүү дээ. Тэгэхээр ирчүүд бид нар захиралдаа таалагдах ёстой гэдгийг сонгочлоо л да бид гурав. Та нар та нар гинэ. Та бид гурав. Надтай нийлээд үү. Тий. Ер нь бол одоо эхний үг нь бол тэгж орж ирлээ л дээ. Тэгээ ер нь бол одоо шууд удирдахтаа бол бүх үйлдэлээрээ бас тодорхой байдлаар харуулах тий. Дараа нь өөрөө намайг тэр хүн өөрөө таалах хэмжээнд ажиллах ёстой байхгүй. Тийм ээ. Ер нь хязгаар нь аль хүртэл таалагдах ёстой юм? Хязгаар зарчим хүртлээ. Тий. Зарчмаас цаашаа бол одоо юм ярмааргүй тий. Зэ ийм хүртлээ энэ хоёронд байвал болно. Өстой гоё хэллээ. Баярлалаа уйга. За. Амар юм би яасан. Ирчүүд бид нэг жоох. За манай таалагдуулах гэдэг юм. Заяа болохоор нөө таалагдах албагүй гэдэг байгаа шүү дээ тий. Үнэлэгдэх ёстой гэж. За би ярих уу? Ялгаа нь юу юм? За тэрний ялгаагаа чи жоохон яриа. За би ялгаагийн зүгээр бүр маш тодорхой та нар хаанаас яасан юусэн ийсэн гэх үндэсгүйгээр яриа заяа. За тэгэж. За ямар учиртай вэ гэхлээр би ер нь бол захиралтай таалагдах албатай биш гэдгийг сонгочод байгаа шүү дээ. Харин захиралтай үнэлэгдэх нь миний хувьд илүү чухал гэдэг зүйл дээр бол тооцоологдож байна. Таалагдах гэдэг үгээ бид нар яг юун дээр ашигладаг мэддэггүй байхгүй юу? За. Одоо орчин үед бид нар захиралтай таалагдах гэдэг үгийг маш их ашиглаад байгаа нь буруу утгаараа ашиглаж байгаа гэсэн үг. Пялтганах ороод байна. Пялтганах, цусардах тий. Тэгээд таалагдах гэдэг чинь
ажлын байрнаас илүү дотночлагыг хэлдэг байхгүй юу? Арай өөр юмараа. Арай өөр зүйл. Ажлын ур чадвараасаа өөр юмараа ингэ таалагдах гэдэг шүү дээ. Нэгсэндээ таалагдах гэдэг зүйл ажлын байран дээр яригддаггүй байхгүй юу? Яригдах ёсгүй хэллэг. Яг Монгол нөгөө нэг хэллэгээрээ явах юм бол наривчлаад явбал. Харин ажлын байран дээр яригдах ёстой нэршил бол үнэлэгдэх гэдэг систем боёо үнэлэгдэх гэдэг яриа байх ёстой байхгүй юу? Анханасаа тэгэл нэрлждэг гэж. Захиралтай үнэлэгдэх ёстой юу үгүй юу? За одоо энэ дээр чи ингэж ярьж байгаа. Таалагдах гэдэг нь альва зүйл эсвэл хүний сэтгэл зүй мэдрэмж таашаал нийцэж. Тий. Өмнө шүү дээ зөв. Үгүй. Гөө яг өнөөдөр сэдв угаасаа тэрүүгээр л юм байна. Тий. За. Тэгээд илүү дотночилж үзхийг нь хэлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тааламжтай байх. Дотнол баймаар. Тэр охин надад таалагдж байгаа. Тэр залуу надад таалагдж байгаа гэж ярьдаг штэ. Манай ажилтан надад таалагдж байгаа гэж ярих нь ёс зүг байхгүй юу? Энэ их таалагдаад байгаа хөвч шүү. Энэ ёстой үнэлэгдэх гэдэг чинь арай өөр мэдрэмж гэсэн үг. За тэгээд байгууллага дээр үнэлэгдэх гэдгийг би илүү их ингэж авч үзэж байна гэсэн үг байхгүй юу? Захирлаа таалагдахаасаа илүү би хийж байгаа ажлаараа тухайн хүнд үнэлэгдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэр хүн намайг ажилд авахтаа хүртэл үнэлж авч байгаа штеп. Энэ хүн манай ажилд аваад байх ёстой юм байна. Энэ хүн ийм чадвартай юм байна. Бас дахиад ч өсөж дэвжих боломжтой юм байна гэж үнэлж авч байгаа учраас би тэр хүнд худлаа ярьж биш таалагдана гэдэг нь нэг өсөндөө бас ийм зүйлээр илэрдэг. Тэр хүнд таалагдахын тулд би худлаа ярих гэдэг байхгүй юу? Тийм байгаа шүү. Жүжиглэх байгаа, баг зүөх гэдэг байгаа. Ягаад гэвэл энэ хүнд таалагдчихвал намайг ажилд аавна гэдэг буруу өрөөсгөл ойлголтоор хүмүүс өөр зүйл рүү хандуулаад байдаг. Өөрийнх нь хийж чадах зүйлээ харуулах хэрэгтэй шүү дээ. Өөрийнх нь хийж чаддаг зүйлээ ярилцсандаа байгаагаараа харуулах хэрэгтэй байхгүй юу? Ингэснээрээ анханасаа таалагдаж биш. Тэр байгууллагт үнэлэгдэж орж ирэх нь илүү үнцэнтэй гэсэн үг. Захирлын яг бас ятгах гэдэг шүү. Нийцэж таалагдаж тэр ажилд орсноос илүү захирлын одоо тэр нэг үнэлэмжинд нь нийцэж энэ ажилд байх ёстой хүн гэдэг нэрийдлэр орж ирэх нь илүү нэр хүндтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таалагчвал наам л юм биш үү? Таалагдгүй тэр чинь таалагдна гэдэг чинь хэрвээ өөрөөсөө биш болол жүжиглж байгаа шүү дээ. Жүжиглж байгаа хүн чинь за нэг хэдэн сар жүжиглээ. За жил хүрэхгүй шүү дээ. Эсвэл ядарна шүү дээ. Тэр ямар ч хүн баг зүгээд үнэхээр ядарч байгаа шүү дээ. Одоо жишээлбэл мэрэгжлийн дуучид хүртэл ингээд тайзан дээрээ нэг өдрийн тоглолт хийгээл дараа нь ингээд бүр үнэхээр сэхэл авахааргүйгээр л би ядардаг гэж хэлдэг. Гэтэл ажлын 8 цаг дараагийнхаа өмнө жүжиглээд явна гэдэг бол тэр хүний хувьд үнэхээр өстой жихэн там дунсан мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй байхгүй. Хоёр нэг удахгүй юм өөрөө угаасаа тий. Өөрөө удахгүй. Тийм учраас залуучууд маань за ер нь ажил шинээр горилж байгаа хүмүүс ч гэсэндээ эсвэл ажлын байран дээр одоо байгаа мессен дээр байгаа хүмүүс ч гэсэн захиралдаа таалагдах гэхээсээ илүү харин захиралдаа үнэлэгдэх тийм ажилтан байгаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Наач өстой зүв бэ. Гэтэ яг манай заяасаа над руу ажлын байрыг горилж байгаа хүмүүс. Би бол гэхдээ таалагдах дээр байна. Таалагчвал нөгөө наам багхгүй. Гэхдээ наадах чи ийм багхгүй. Одоо зайгийн ярьж байгаа бас зөв зөө. Таалагдах гэдэг чинь өөрөө нөгөө хүн эсрэг тал нь таалахгүй байгаа учраас таалагдах гэж оролдоод байна шүү дээ. Яг яагаад таалахгүй байгааг нөгөө тал нь. Ягаад тэгэхээр чи өөрөө хэмжээнд нь үнэлэгдээгүй учраас таалахгүй байгаа байхгүй. Тэгэхээр таалагдах гэж жүжиглээд идэг процессууд бол яг хүнээс гардаг байхгүй. Одоо жишээ нь би болгоод 3 жил комедигийн тайзан дээр үзэгчдэд таалагдах гэж оролцсон байгаа байхгүй. Таалагдах оролдоно гэдэг нь би өөрийнхөө байж чадаагүй. Би сайн аавын дүрд орох гэж жүжиглэж исэн байгаа байхгүй. Гэтэл яг өөрийгөө саяхнаас олоод би заримдаа гэртээ алдчих л идэг штэ. Тэг яг үннээрээ л тайзан дээр бага тайлаа. Ингээд ирэх үед хүмүүст илүү их таалагдаж инээд нь өөрөө амьдтай ингэж гарч байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр наач бас айгу жохол ойлголт чи ярьж айгу философик үг ярьж шүү. Таалагдах гэж хичээгээд ирэхээр л одоо жоохон яагаад вэ те? Зүтгэхэд яагаад гэсэн үг байгаа байхгүй. Нөгөө нэг өсөндөө таалагдана гэдэг нь тэр хүний дуртай зүйлийг л хийх гээд байна л гэсэн үг байхгүй юу? Тийм штэ. Үнэлэгдэх гэдэг чинь болохоор өөр ахгүй юу? Өөрийнх нь чадварыг харуулад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эн чинь шал хоёр өөр юм. Тэгээд тэр цэцмэ байгууллагын удирдлагууд ч гэсэн ер нь нөх амир за ингээд ажилтан болгоно таалаад баяач гэж бодохгүй шүү дээ. Ажилтан болгоно харин үнэлээд байя гэдэг системээр л явахыг харин бас нөгөө талдаа нөгөө захирлууд нь байгаа сте. Захирлуудын хандлагаас бас болно. Тэр хүмүүс хүнийг үнэлэх гээд байна уу? Эсвэл таалах гээд байна уу гэдэг хүмүүс. Би бол таалагдмаар л байна. За бүр ингээд аман загтнаад эргээд орж ирж байгаа сонсогч байна. За. За бүр. За юу гинэ? Юу гинэ та нар гэж. Та нар өөрсдөө бодохгүй яасан. Бод би та нарыг бод гэж хэлдэг шүү дээ. Аргаа барлаа гэдэг шиг. За. Наад чинь ийм байна. Одоо би
шогом руу гараа гэдэг шиг. За. Хүлээн зөвшөөрөгдөх гэж байхгүй юу? Хүлээн зөвшөөрөгдөд тийм ээ одоо ажлын байран дээр хүн хүлээн зөвшөөрөгднөхөөс таалагдах гэж ажиллана гэж байхгүй. Тийм шүү дээ. Тий. Таалагдана гэж байхгүй гэж юу? Таалагдах ямар ч хэрэггүй шүү дээ бид нар. Тийм үү. Яагаад хүлээн зөвшөөрөгдөх Би чинь шал буруу. Бүр дархлагдана гэсэн үг байхгүй юу? Одоо энэ хүн бол энийг аваад гарнаа. Тэгээ энэ ажлыг даатах бол энэ бол тэгэхээр чаднаа гэдэг юм итгэл тэр хүнд байгаа л бол тэгээ одоо тэгэл тэр хүн хийх ажлын тэр хүн саадгүй ажиллах боломжийг олгож өгнө гэсэн үг байхгүй юу? Өнөөдөр асар их хардталтан дунд байдаг шүү дээ ажлын байран дээр. Тэгдэг. Тэгээ ингээд нэг төсөл ингээд хэн нэгэнд хүлээлгэж өгөөл тэрийг хийгээд дуусгах ингээд өөр дугаараас шалгаал ингэхүү тийхүү энэ төр гэл те. Ийм хандлагууд айгүй их байдаг байхгүй юу? Энэ бол одоо таалах гад хүн судлаад байгаа мó гэдэг үг наач. За ёстой. Ёстой гоё заалруулга байна. Би бол тэгж л хэлмээр. Наач нөгөө таалагдах гингүү чинь таалагдах философитер бид нар яриад нь штэ. Тэ? 3 үг ингээл хайцсан бол бас нэг өөр байгаа байхгүй. Юу гэж та тийм бэлэн хоол идүүлэх хөв дээ. Бэлэн хоолыг идүүл гоё болгомоор байгаа байхгүй. Гэтэ угаасаа хараа хоёга яг нин үгүй таалагдвал гоё штэ хоёга. Тийм штэ. Найдвартай штэ. Юунда таалагдах гэдэг байгаа. Гэхдээ одоо Хоёгагийн ярьж байгаа энэ юмнуудыг сонсоод хоёгаа надад бас таалагдчихж байгаа. Одоо би нэг таалаад байна. Нэвтрүүлэг их таалагддаг учраас би авах сонирхолтой. Таалагдаад байна тий нэрээ. Би нэгээр таалдсан шүү дээ ерөөсөө тий. Энэ чинь маш гоё ингээд бидний ингээд зам хөгжрөл донд ингээд амар гоё ингээд мэдээлэл юм шиг тий. Гоё хөгжөлтөд бид нар хэрэг хутаа туулсан мэдэхгүй байж тээ жишээ. Би одоо ингээд уцаар явал 3 гэлэн дохоо өнгөрч айгүй хурд өнгөрч байгаа. Тэгж байгаа. Ярихгүй яваал явал үйж байхгүй л байгаа бох тий. Тэг ийм зүйлийг одоо олж харуулаад хүмүүсүүд их гоё. Яг энэ агшиндаа айгүй гоё ад шаргалтай байх нь гоё байхгүй. Баярлалаа хоёга. Баярлалаа хоёга. Баярлаа. Ой хоёроо нэг ийм жишээ байгаа байхгүй. За. Яг энэ нөгөө өнөөдөр яг сэдвтэй шууд холбоотой биш л дээ. Гэхдээ нэг иймэрхүү хоёр гэхдээ би буруу ярьж байгаа шилээрээ тий. Буруу ярьж байна. Тий. Ярахаас сонсоор. Сонсоор гэж хэлэхгүй байсан юм тий. За. Нөгөө би сайхан машина зарсан шүү дээ. Өө ямар хэцүү бэ? За. Би машина зарсан процесс айгүй сонирхолтой явлаа л да. Анхны ирж үдсэн хүн шууд авчиж байгаа байхгүй юу миний машиныг. Гэтэ ингэхгүй юу нэг машин мэддэг дүүгээ дагуулч явж байгаа нэг ихч. Тэгээ сууж үзэл манай хороод хотхон дотор нэг тойрж үзэл машин явж тавиал. За эргээ ярий гээл гараал намайг гэртээ орсон чинь залгаа за хичээнд 8-ага хийё гараад ир гэ. Ямар ч үн мүнэ доошлол мошлолыг би асуугаагүй шүү дээ. Шууд 8 айц. Тэгсэн чинь нэгчтэй ингээд яг нэг нэр шилжүүлэх болоод лээш тийш ингээд явсан чинь яриаг нь сонслоо. Тэгсэн чинь их чингсэн гинэ дүүтэйг ингээд үлдсэн чинь дүүн наа залууч их гоё давгүй залуу шүү. Эрэг залуу байна. Гоё залуугаас ер нь гоё хүнээс ер нь юм авах хамгийн гоё гэдэг шүү гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь нэгчд бас яг тэгж бодогдсон гинэ. Тэгээ тэр хоёр санаа нийлээд намайг таалаад Эркаг таалаад машин аавна гэж байхгүй шүү дээ. Факт одоо тэр нэг фактаар шийдвэр гаргах боломж бас байдгүй юм байна л да хүн зөв. Нөгөө нэг яг машины үзүүлэлт те нэг харилцаа байхгүй юу? Бүх машин хоорондоо адилхан л байгаа шүү дээ. Нэг юм юмнууд нь ойрхон л байгаа шүү дээ. Тэгээ тэр дотор ингээд одоо бүх үзүүлэлт адилхан зэ. За эрканууд ингээд эркатай адил төстэй. Миний хийж чаддаг юмыг надаас жилүүж чаддаг хүмүүс байгаа байхгүй цаан чинь. Тэгээ би захиралдаа тэр хүмүүсээс би илүү гэдгийг ойлгуулахын тулд би тэр хүн таалагдчихад болж байгаа байхгүй. Тоо энийг бодохгүй байгаа юм уу? Гү. Хэрвээ машин чинь будаа болсон байсан бол те үнэхээр их арчилгаа шаардлагатай. Тэгээд үнэн тэнгэрийн үнэтэйсэн бол нэг хүн нь сайхан байлаа гэд яах юм? Гү. Адил төстэй юмуд яриад байгаа байхгүй. Ингээд адил төстэй нэг марван машин байгаа байхгүй ер нь бол байж л байгаа шүү дээ. Игч бол айгүй бол миний машинаас гоё машин бас байсан л баг. Гэхдээ игч намайг харсан чинь гой залуу байж байгаа. Эрка ингэсэн байна л да. Миний би хаа биш нөгөө нэг миний хандлага их гоё юм шиг байгаа. Гэхдээ ингэж болно. Энэ ч бас яг харилцаан дээр тохиолж байгаа асуудал. Одоо ярьж байгаа асуудал ахгүй юу? Манай Эрка болонгоо тэр ихчэд үнэхээр таалагдсан байна. Харин Эркагийн одоо ярьж байгаа надад таалагдахгүй байна. Хоёрчээс асуултан дээр асуулт ирж байгаа юм заяа. Ажилдаа тааруу бол захирал таалагдахгүй бол баа юу? Тийш үү. Ажлаа сайн хийдэг, сайн мэддэг, чадварлаг бол захирал таалагдах албагүй юу гинэ. За ёстой гоё асуулт байна. Гэтэ наадах чи яг чи энэ шүү. Наадах чи ийм болчиход байгаа байхгүй. Ажилдаа чадварлаг мөртлөө захиралтаа таалагдахгүй байснараа халагдж байгаа хүмүүс зөнд явж гарч байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм хугтгуунаар бол амьдрал үргэлжилдэг вэ гэдгийг сая философч очроо та бүхэнд хэллээ. Үгүй. Туягч одоо жишээлбэл хараа өөрт нь таалагдахгүй мөртлөө яг ажилдаа ингээд сайн ингээд ямар баагүй хийчээд идэг. Гэхдээ
ингээ хандлага янз бүрийн юу ч нэг юм таалагдахгүй хүнтэй бол тоёгч бол ажиллахгүй байх. Шууд халаал авчих. Одоо тэгэхээр бидний өмнө ярьжсэн арай жоохон чадвар муутай өөрөнд таалагдах нөхрийг авчир тавиад сургаад авчихна. Гэтэ ийм байхгүй да. Тэр чинь хувь хүнээс шалтгаалж байгаа штэ. Одоо жишээлх юм бол ажилдаа чадварлаг байлаа гэд дандаа тийм муухай захиралтайгаа хийгээ харьцаал те. Ингээд байна гэсэн үг бас биш штэ. Зүгээр яг нөгөө нэг таалагдах, үнэлэгдэх гэдэг төвшний юмыг ярьж байгаа нь арай өөр зүйлийг мэдрүүлж байгаа л гэсэн үг байхгүй юу? Заавал ингээд таалагдчихэж ингээд нэг ажлынхан мессен дээрээ тогтож үлдэн гэхээсээ илүү үнэлэмжтэй ажилтан байж ажлынхан мессен дээр бахархалтайгаар байх нь илүү үнцэнтэй эзтэй. Цаашдаа олон жил тэр байгууллагт ажиллая л гэж бодож байгаа л гэхдээ захиралтайгаа харилцааны талаар ярих юм бол эн чинь дахиад өөр сэдв болчихно. Одоо харилцаа биш л дээ яг ингээд юу гэдэг гэт юмд хандж байгаа юм ч юм уу те. Яг ажлаа бол баа байггүй хийчихдээ. Гэхдээ ингээд нэг зарим нэг юм ингээд нэг юм таалагдахгүй бол захирал барахгүй сайн юм шиг угаасаа. Гого. Угаасаа тийм асуудал гардаг. Тэгэхээр тухайн байгууллагын удирдлагын тэр хувь хүнээс нь шалтгаалж байх таа шүү. Байгууллагын хүн болгон гэж ажлын байран дээрх одоо нэг тодорхойлт үе чиг хандл одоо зааврууд байгаа шүү дээ чиглэл. Тэрэн дээр л яаж зааснаас хамаарна. Чи зөвхөн мэрэгжлийн энэ ажил дээрээ л сайн бай. Бус юм юусаа хамаагүй гэж заасан бол тэр мэрэгжлийн ажлаа сайн хийгээд бус түнтэй харилцах юмсан юусаа хамаагүй байж болно. Гэтэл яг мэрэгжлийн ажлаач чи сайн бусад багийнхантайгаач гоё харилцаатай байх хэвээр ийм чиг өргөд байгаа үгүй гэдгээс л хамаарах болчихж байгаа. За одоо бүр туягч хэлж байгаа хоёр дахь комментоос бүр дахиад нэг зүйн асуулт гарч ирж байгаа байхгүй. Таалагдах гэж хичээхгүй өөрөөрөө хүн байхад байж л байг гинэ. Халах шаардлагагүй гинэ. Би харин энэ дээр дахиад асуумаар байхгүй туягч. Би бол хичээл зүтгэлийг тийм муу юм гэж бодохгүй байхгүй. Ер нь хүн таалагдах гэж хичээнэ гэдэг хараа яг очрогийн төрөний хилдэг жишээ бол одоо сөрөг жишээ байлаа шүү дээ. Нөгөө өөрөөрөө байхаа болио те ингээд нэг юм дөрв зүйлх гээл. Энэ нь бол жоох хитэрсэн л байх л да. Гэхдээ хичээл зүтгэл бол муу юм биш үстэй. Одоо гэдэг таалагдах гэж хичээнэ гэдэг чинь буруу юм биш үстэй. Таалагдах гэж биш үнэлэгдэх гэж хичээх чинь буруу юм биш байхгүй. Таалагдах гэж хичээнэ гэдэг чинь зарим талаараа бүр баг тэнцүүхэн шиг буруу юм болно. Жанайко холбогдсон байна. Сайн уу? Зураг мураг авалтандаа орооч тээ. Амжилттай юу? Амжилттай. Ийм богино ром ол гарлаа. Шинийн богино хэмжээний кино хийсэн юм уу? За, Майко, тэгэхээр албатай юм уу гэдэг сэдвийн хүрээнд ярьж байгаа. Захиралдаа таалагдах албатай юу? Нөө. Албагүй юм уу? Албагүй штэ. Хүн өөрөөрөө байж явах тэгээд өөрөө мундаг өөрийнхөө хийж байгаа ажилдаа сэтгэлдээ сайн ажиллаж явах. Тэр өөрөө таалал эхэлнэ штэ. Тийм штэ. Гэтэ ийм кейс байхгүй юу гэдэг байхгүй юу? Найко ийм кейс байх болов уу гэдэг байхгүй юу? Туягчийн комментоос. Тий. Ажилдаа жоохон тааруу. Гэхдээ захиралдаа таалагддаг бол үлдэнэ. Ажилдаа сайн мөртлөө захиралдаа таалагдахгүй бол халагдчих юм шиг үлээд байхгүй юу? Ажилдаа сайн мөртлөө захиралтай таалагдахгүй болов уу? Тэр чинь хувийн сектор дээр бол халагдах байх. Тэрнээс улсын сектор дээр бол захиралтай таалагднугүй юу, ажиллаа сайн хийж болов шүү. Халагдахгүй шүү. Тийм үү? Тий. Тэгэхээр хувийнх дээр бол нөгөө захирлууд чи яг л өөрийнхөө харах өнгө зөр хийх хүн чинь хийдэг штэ. Яг хөө мэдээж нөгөө сайн удирдагч юу эсвэл зүгээр босс уу гэдгээсээ бас хамаархал байх хэрэгтэй. Хамаархал байх те нэрэ. Тийм. Үнэхээр сайн удирдагч бол одоо юу гэдэг ажилтнтайгаа таарахгүйсэн ч тэр ажлын зөв сайн хийж явах юм бол тэгэл ажиллаад. Эсрэгээр дахиад нэг юм асууч. Майкагаас юу асуух гэж байгаа гэхээр яасан ч эсрэг юмнууд асууна. Төрийн алба ч юм уу те одоо ажилдаа үнэхээр муу заяа мэрэгжлийн ажилдаа. Гэтэ захиралдаа үнэхээр таалагддаг. Тийм учраас шагнал урамшуул аваал те. Энэ юу хэрэг байдаг вэ? Тэр бүх стологч нар чинь зөндөө байгаа штэ бүр дургу урж өгмөр тийм яг шодрог бас санагддаг зүйл чинь тэр байхгүй юу хүн өстөө мөрөөрөө мөм унжуулаад арай гэж зүтгэл өстөө хамаг байдлаар ингэ явж явах тажигаар зүгээр л одоо бүр оюутан байхад ч тийм байдаг үстэй хичээл уншиг мөртлөө ийм багшаа гэж байгаа ингэ тавьчихдаг бүр зүүн тий хүн өгөж хатаж нойргоо тус барыг хамарнаас тус садран хичээл уншиж явах хоёр үр яг хохирогчлоо дандаа доогуур нь ороод идэг ой би нөгөө үннэ шүү дээ тийм уу юу байдаг 10 жил бас хийдэг байсан байхгүй юу би яг тэр нь шүү дээ эсвэл бүр нэг спорт энтер гэж худлаа тий нэг олны танил болчоод тэгэл хичээл ганц гаргацсан тэгэл аваад яваад мөрчлөө тий тэр айгу муухай санагддаг. Тэгэхээр хүн яг юм шудраг баймаар байгаа байхгүй.
Би ер нь бол нөгөө багаас нь 10 жилээс нь эхлээд яг тиймэрхүү зүйлүүдээс болоод хүүхдүүдэд шудраг бус зүйлийг хэвийн зүйл мэд ойлгуулад байгаа байхгүй юу? Хоёр хараа. Түүнээс нь болоод юу гэж боддог вэ гэхээр хүн багасаа одоо ойлгож байгаа шүү дээ. Багштай таалагдах хэрэгтэй юм байна. Аав ээжтэй таалагдах хэрэгтэй юм байна. Ажлын төлбөр дээр гарангуудаа захиралдаа таалагдах хэрэгтэй юм байна гэж ингэж яваад байгаа. Тэгээ эндээс чинь яг үнэн. Тэгээ эндээс чинь нөгөө танил талаа ашигладаг болох хэрэгтэй юм байна гэдэг юм байлаа. Яг тэгж байгаа. Гэтэл би бол өстой эсрэгээр надаа ингээд би ч 3 курс дамжсан байхгүй ангаахта чөлөө авсаар агаад тэгээд ингээд бол зөндөө олон танилтай мөртлөө нэг удаа ч ашигладаггүй. Тэр хүнийгээ баг юу хийдгийг ч баг мэддэггүй. Зүгээр өө сайн уу мань уу заалуу туслах юм болов уу гэжэл тэрнээс биш аслаас хурцсан байвал ёстой дээшээ пялдагтай цөнгөтэй одоо дээшээ. Гэхдээ Нойко миний хэлээд байгаа нь таалагдчул тэгэл бонус юм биш үү дээ. Үгүй. Харин хүн өөрөө сайн байх юм бол тэртээ тэрнгүү таалагдах гэж тэр хүнд ажил хийх биш байхгүй юу? Угаасаа тэр хүн таалал яваад өгчих байх. Тэгвэл хичээл зүтгэл хаа юу болох юм? Хичээл зүтгэл хэрэггүй мó? Хэлэхтэй штэ. Үнэлдэг гэж хичээгээд штэ. Ажил дээр хийж байгаа зорилго дээр хичээл хэрэгтэй ш. Тэрнээс тэр өөрийгөө сайн болох гэж. Үгүй. Захиралтайгаа гой загас махсан явах хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээд те. Үгүй тэр чинь бас нэг хоёр талтай гэж болох юм болдог байхгүй энэ чинь нэг юм. Жишээ нь сэтгэл зүйн юм болдог байхгүй. Үгүй нөгөө хамт олонны уур амьсгал бүрдүүлэх гэж магадгүй бага бүрдүүлэх гэж гой ингээд захирал мөрөлтөй гадуур гардаг байж болно. Гэтэл зүгээр таалагдах гэж гарах гэдэг чинь бас нэг хүүхний сонирхлын тийм зорилго нь арай өндөр. Ямар сони. Гэтэ Нойко ийм те. Одоо жишээлбэл миний бодлоороос ийм бодогдоод байгаа байхгүй. Одоо жишээлбэл би нэг хүнд таалагдах гэж хичээлээ те. Тэгээд тэр чин тэр хугацаа ингээд шаардлаа штэ. Хугацаа шаард арай гэж юм уу тэр хүн таалагдлаа. Одоо дээд шатныхаа удирдлагатай. Тэгээд нөгөө хүн нь дахиад надаас илүү сайн хүн гараад ирдэг. Бүр ингээд үнлэмжээрээ дээгүүр хүн гараад ирвэл хормын дотор намайг таалахаа болно сте. Тэгэхээр таалаг юу гэж би таалагдсан чинь тэр мөө сайн ажилдаг нөхөр ороод ирсэн байсан ч гэсэн намайг үлдээ шүү. Үгүй. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр таалагдах тухайн байгууллагын эсвэл нөгөө дарга зэрэгч вэ нү те эсвэл хин нэг нь таалагдах гэж хичээхээсээ илүү үнэлэгдэх гэж хичээх нь илүү үнцэнтэй уртыг харсан үйл ажиллагаа болох гээд штэ гэж би ойлгоод байхгүй юу? Тэгэхээр нөө үнэлэгдэх гэдэг чинь бас нөгөө хүний анхдаг зэрэгцээний нэг болчих учраас бас нэг арай зорилго нь л гол юм шүү. Тэ? Тийм байна те. Тэгээ мэдгүй амьдралдаа би нэг ч удаа хүнд таалагдах гэж одоо нөхөртөө ч таалагдах гэж явж үзег болохоор өөрөө л таалахгүй. Та нар ямар муухай их зантай. Таалахгүй болбойл гэл байлэр юм мод. Тийм зүгээр сонгуульд ороод орохгүй болбой. Өө тэгээд танаа нөхөр ямар их зүтгэсэн бол чиний араас. Зүтгэсэн. Тий харин тийм заяа мэд. Тэгэхээр харин та нарын философч ингээд нэг талтай байгаа даа байхгүй. Зөвхөн нэг талтай. Биш хүнд таалагдах гэж амьдарч байгаа биш үннээрээ байж байгаа учраас л тэр хүн таалаад байгаа байхгүй юу таалахгүй бол тэгэл яваад өгөн таалбал за яллаа дугай баярлаа гоё хөшөө харилцаа руу яваад очлоо тий яг тояг чи бүр байж ядж байна баярлаа Нойко Төрөний комментиг би буруу уншсан чинь. Засгаад бүр ямар их коммент ичиж байна. За комментиг уншиж. Тэгтээ засахгүй. Би Нойкогийн өндөрөөс бас гоё юм өнцөг олж харлаа л да. Яг бүгдээрээ бас ингэж сая ингэж штэ. Таалагдах гэж одоо хичээдэг юм ажиллаж угаасаа байна тодорхой те. Иймэрхүү хүмүүс байна. Хялдардаалтай долоогоолтой. Тэгвэл тэр хаанаас үүссэн бэ гэдэг тухай л ярьж штэ. Сургуульд одоо сурж байгаа яг сур хүмүүжлээ авж байгаа хүүхдүүд ер нь яг боловсролын систем хүүхдийг яг тийм хандлагт багаас нь заачж байгаа юм системүүд байна уу? Энийг хэдүүлээ бас нэрлэе л да юу байна. Гэхдээ одоо ингэдэг заяа. За би өөрийнхөө жишээг хэлье. Түрүү Нойко хэллээ л да. Би тэр нэг бүх хичээлдээ сайн хүүхд бол байгаагүй. Тийм учраас би тест нэг ийм арга хэрэглэсэн байхгүй өөрөө. Миний ингээд нэг цаг завнаас ч тэр миний сонирхлоос ч болоод тэр үү. Би ерөөсө тэр хичээлүүд дээр угаасаа ойлгохтой дүн авах нь авахгүй нь ойлгомжтой байгаа байхгүй юу. Тэнгүүт би ямар арга хэрэглэсэн бэ гэхээр багш дээрээ очиод ингээд тодорхой байсан байхгүй. Багш би бол хичээж байгаа шүү. Тэ? Тэгээ би багштайгаа амар юм ходи байчихж байгаа байхгүй амар гоё ингээд тэ. Хичээл зүтгэлээ ингээд харуулчихж байгаа байхгүй. Тэнгүүт багш ингээд надад амар ингээд гайгүй. Тэгээ тэр ангид байгаа онц сурлагтуудын нэрийг санахгүй багш заяа. Миний нэрийг мэддэг байсан шүү дээ.
Гэхдээ яг нөгөө нэг эн чинь хүн болгоноос өөр болчихж Миний байгаа нэг юу гэж магадгүй. болгоны нэг тийм нэг чадвар нь хүртэл өөр байгаа байхгүй. Одоо жишээлбэл хичээлээ хийснээрээ илүү одоо үнэлэгдэх мэдрэмж авах гээд байгаа бол би ингээд чадж байгаа шүү, хийх гээд ингээд хичээж байгаа шүү гэдгээрээ үнэлэгдэх мэдрэмж тэр багшд авж байгаа бас нэг өөр мэдрэмжүүд байгаа байхгүй. Жишээлбэл би бол араа юм байхгүй. Харилцаагаар авчих байхгүй. Одоо тэрэн дээр чи айл нь ялгаагүй сэтгэл дундуур агаад нь шүү дээ. Одоо жишээлбэл хичээл хийж байгаа хүүхэд нь тэр хүүхдийн хэр хийж байгааг нь хэр одоо багштай өөрийгөө ойлгуулсныг нь мэдэхгүй байгаа учраас зүгээр байж байгаа надаас илүү дүү авчлаа гэд. Одоо намайг зүгээр байсан гэж бодохгүй тэр мэдэхгүй юм чинь. Үгүй харин тийм. Яг өнөө. Тал гэсэн үг байгаа байхгүй. За ийм байна. Тэгэнгүүт би ийм та бүхэнд ийм юм ярьж өгье. За ярьж өгье ч яах вэ? Ер нь гоё үнэлгээр ярьж өгье. Таасаа илүү чухал 4 зүйл байгаа. За. Энийг нэг найз маань зөвлөсөн. За. Найдвартай байдал, идэвх санаачлаг, зөв харилцаа, багийн тоглогч байхыг илүүд үзгэнэ захирлаа таалагдахаас илүүд үзгэж байна. За найдвартай байдлын хувьд хэм бол даалгасан ажлыг цагт нь чанартай хийж гүйцэтгэдэг, өөрийнх нь хийж гүйцэтгэж байгаа ажилдаа илүү нөгөө нэг чамбаа ингэж хандна гэсэн үг. Урдах ажиллаа хийнэ гэсэн үг. Хин нэг ингэж таалагдах гэж гүйж яхахын оронд. За идэвх санаачлага бол мэдээж ойлгомжтой шүү дээ, тийм. Асуудлыг зөвхөн хийлэг биш. Одоо жишээлх юм бол өөрөө үйлдэлээрээ үзүүлдэг ч юм уу, тийм. Тэрийгээ тэгээд ингээд бусдаа нөлөөлдөг ч юм уу. Иймэрхүү байдлаар идэвх санаачлага гарах гэдэг байгаа байхгүй юу? Зөв харилцаа бол шүүмжлэлийг тухайн үедээ ингээд нэг миний зүгээс гэхээсээ илүү ингээд ирээдүгөө харсан яг ингээд багтаа зориулсан шүүмжлэлийг цаг тухайд нь өгч чаддаг. За. Тэрнээс ш ингээд хоошоо суугаал заа гэл ингээд ингэдэг үү. Тэгээд бас тэр шүмжилж байгааг нь мэрэгжлийнхээ үүднээс тухайн ажилчид нь хүлээж авч чаддаг байх юм бол энэ нь дарагдаа таалагдахаас илүү ажилчид нь ингээд хүлээгээд авж байгаа нь тэр хүнийг үнэлж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? За. За тэгээд ер нь бол ажлын байран дээр чин дарга төвтэй биш ажилчин төвтэй байдаг штэ. Ажилчин тухайн газрыг босгож байгаа учраас ажилчидтай таалагдах нь ажилчидтай үнэлэгдэх нь бас илүү чухал байгаа гэсэн үг байгаа дээ. Тэгэхээр ажилчидтай сони үнцэг үн тэ нэрээ. Үнэлэгдэх нь яаж үнэлэгдэх вэ гэхэлэр ингээд мэдээж ингээд хүн болгон дээр хүрч чадахгүй учраас өөрийнх нь хийж байгаа ажлыг харуулах хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө болж ийна чадж ийна гэдгээ бусад нөлөөлж чадхаа харуулах хэрэгтэй л гэсэн үг. Би багийн одоо сайн тоглогч гэдгээ харуулах л Оо яг зөв. За сүүлд нь бас багийн тоглогч гэдгийг харуулах хэрэгтэй. Би ганцаараа ажиллаж байгаа биш. Би ганцаараа ажиллаад энэ байгууллагыг хөл дээр нь босгоод байгаа биш. Би багаараа ажиллаж байгаа учраас би бусадтайгаа эвтэй байгаа учраас энэ компани зорилгыг хамтдаа дэмжиж байгаа учраас би энэ байгууллага та нартай хамтдаа байгаа учраас урагшилж байгаа шүү гэдгээ багийн ажиллагаагаараа бусдад харуулснараа тухайн багтаа үнэлэгдэж байгаа гэсэн үг байхгүй юу? Багтаа үнэлэгдсэн хүн байгууллагын захиралд мэдээж үнэлэгдэж таалагдана шүү дээ. Одоо ингэ л дээ. За одоо ингэ. Зүгээр одоо багийнх нь одоо байгууллагын нэг ажилтан захирлаа нэг энэ бол таны энэ бодоод байгаа бол буруу шүү. Энэ бол ингэх ёстой маадэр гэд хэлэхээр захирал тэр таалагдахгүй штэ бас тодорхой хэмжээнд тий. Ийм юм ер нь захирал ер нь хийх хүлээж авд юм уу ер нь захирлууд? Аав штэ. Ер нь яг авахгүй тэр чинь нөгөө нэг захирлуудынх нь өөрсдийнх нь байр суурь байгаа. Тий өөрсдийнх нь хандлагаас их шалтгаалж байна. Би бүр ийм яг бүр деталь юм асууч. За захиралдаа ингээд өглөө болгон би тэгээ копи авчиж өгөх нь зөв буруу юу? Наа чи бол гоё юм шүү дээ. Би бол яашлах. Энэ таалагдталтуу, үнэлэгдэлтүү. Энэ бол таалагдтал тахгүй юу? Тэгэхээр таалагдах ёстой. Энэ ажлын нөгөө нэг чадварын тухай харуулдаг шүү дээ. Тэр хүнийг наа чи зүг. Өнөө. Одоо тэр хүнийг бас дасгаад байна шүү дээ байж. Тэр хүнийг бас гоё арга байхгүй. Ингэж болохоор айгу зүв. Одоо ингээд тэр хүнийг бас энэ байгууллагыг зөв удирдаасаа гоё те сэрэг хүчтэй авч яваасаа гэдэг ийм сайхан сэтгэлээр ингээд копи өглөө болгон гоё чанж аваачиж өгөөдэй гэж бодъё. Энэ пялдагаа. Одоо над чинь бол нарийн бичгийн байнга хийдэг л байна. Гаруу нарийн бичиг биш. Нарийн бичиг биш бол гаруу пялдаг гэж дууддаг. Одоо жишээлбэл тийм. Яг зөв. Одоо Эрка жишээлбэл захиралдаа байнга кофе аваачиж өглөө гэж бодъё заяа. Гаднаас нь харж байгаа хин нэг энэ одоо болчихсон шүү дээ. Байнга л ингэх. Тэгэхээр хүний харах үнцэг. Тийм ээ. Тэгэхээр яг тэр пялдагдаад байна гэд харагдаад байгаа зүйлч бас дотроо бас ялгаатай л байгаа байхгүй тий. Би захирлынхаа машиныг одоо тий дугуйг солиод өгчий, гараад угаад өгчий. Ер нь бол гоё. Энэ пялдаг. Заваа сосгож байна гэхдээ. Пялдаг юм уу? Гэхдээ би иймд бол дуртай. Би бол ингэмээр байна би өөрөө. Миний захирлын машин гадаа байна уу? Ер нь ингэж байгаа. Хитэдсэн их халамж байна штэ наад. Үгүй яа тий. Хүүгнээсээ шалтгаан. Гоё штэ. Одоо тэр хүнийг тэрний оронд ажиллая гэж.
Хөөш захиралтай хийж байгаа ажиллаж копи авч өглөө, дугуйг нь янзалж өглөө. Ингээл байнга захиралтай туслаатай гэж боддог. Тэгэхээр гаднаас нь харж байгаа хүмүүс бэлтгэж байгаа юм шиг харж байгаа бол тухайн хүний хандлагыг нь судалж үзэх хэрэгтэй байхгүй. Тэр хүн угаасаа л хин нэгэнд юм тусалдаг бас юм зан чанартай юм гэж захиралдаар тусалдаг байх. Үгүй. Одоо жишээлбэл Эркагийн жишээн дээр ярих юм бол Эрка зөвхөн захиралдаа тусалдаг байхгүй. Тийм үү. Одоо Туслах гэдэг шүү дээ. захирлын машины дугуй нь агарсан. Хажууд нь хамтрагчийн дугуй агарсан байхад чи одоо энэ дугуй муугаа ингээ янзчаад яад ингэж өгүүлчээ захирлын дугуйг хийчихээс ингээ За би тэгвэл зайгаасаа Эрка тэгвэл энэ байгууллага захиралтай пялтгандаг хүн үү? Хүндлэгддэг хүн үү? За хариулаарай. Яг миний бодит кейс бол яг би ярьж байгааг яг эсрэгээр хийдэг. За Тийм учраас би ингээд нэр тех ёстон бэргээ бодоод суудчихлаа. Гэхдээ яг бодохоор логикгүй өвдөхсөн зүг байхгүй. Манай захиралч өөр хэмтэй энэ хэдэн хүнийг бас тийжчих гал яаж гал толгойн аргүй явж байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хүн машин авгаа зогсож байгаа хооронд дотор ороод бодлого удаа суучсан дэр шүү дээ. Харин заяа бол дугуйгаа өөрөө сольсон дэр байхгүй. яг ер нь бол нэг хоёр үгэн дээр л яриад байгаа шүү дээ. Таалагдах болон хүндэгдэх гэдэг хоёр үгэн дээр л яриад. Хоног шиг гээд ороод ирлээ шүү дээ. Хоног шиг орж ирсэн тэр их юу орж ирсэн. Одоо маргааш хийсэн тийм захиралтай хоног шиг явах хэрэгтэй юу гэдэг. Одоо жишээлбэл ийм байгаа даахгүй таалагдах хүндлэгдэх гэдэг хоёр үгэн дээр чи ялгааг нь харуулах юм бол таалагдах гэхээр одоо нэг өсөндөө тухайн удирдлагынхаа хэлсэн үг бүрийг нь дагах тэр хүний хэлж байгаа үг бүр нь зөвл юм шиг хүлээж авах гэдэг ч юм уу те нэг өсөндөө тэр хүний яг ингээд аясаар нь л байх гэдэг нэг гэсэн үг байхгүй юу харин үнэлэгдэх гэдэг утга нь юу вэ гэхээр яг тухайн байгууллага ерөнхийдөө зорилго чиглэлээ харсан байгаа нөхцөл хэрвээ байгууллагын хэмжээнд жоохон засгаар ч юм уу те өөрөө ингээд хэлж болохгүй зүйл ах юм бол тухайн зүйлээ мэдээж мэрэгжлийн төвшөндөө ингээд хилчдэг ярилцдаг харилцааны хувьд ойлголцож чаддаг те өөрөө өөрийнх нь санаа бодлыг хэлээд илүү цаашаа дэвшиж хөгжиё гэж боддог. Гэтэл нөгөөх нь бол бас арай өөр байгаа шүү дээ. Буруу байсан ч гэсэн тийм ээ таны зүв гэл ингээл явах гэдэг. Тэр бол стек фялдаг юм тий. Надад бол би бол зүгээр яхаа зүгээр миний л үзэл санаа шүү зөө. Таалагдах хүнлэгдэх хоёр нэг актер ялгаатай үг биш юм шиг зүгээр надад санагдав. Гү ялгаатай. Харин яг зүгээр яг чиний хувьд ялгаатай. Миний хувьд бол ялгаагүй юм шиг санагдаад. Яг тэгэхээр би эхнэрээ би таалж иж авсан бас эхнэрээ үнэлж иж авсан. Яг ялгаагүй байхгүй. Тэр минь надад үнэлэгддэг бас таалагддаг. Тэгэхээр таалагдах үнэлэгдэх гэдэг одоо зүйл нэг утгатай юм санагдаад байгаа. Яг тэр дотор нь бүр ингээд детальчлаад би одоо ингээд захиралтаа одоо дугуйг нь янзалж өглөө. Бүр детальчлаад дугуйг нь янзалж өглөө, копи авч өглөө. Нэг өөр үйлдэл. Нөгөө талд нь би захирлыгаа үнэхээр царай муутай ах чи айгүй хөөргөн шүү тэргээд эн чи өөр ингээд ийм ялгаатай хоёр үнэхээр царай муутай хад би царайлаг зөөгөө худлаа магтах ч юм уу те гэх мэтлийн ийм худлаа дулдуулчлах гэдэг ийм үйлдэлүүдийг л тэр яг ялгаж салах хэрэгтэй. Тэрнээс байгууллага дотор захирлаа сайн хандах хэрэгтэй шүү дээ ер нь бол те эн чи нөгөө таалагдах хэрэгтэй л гэсэн үг байхгүй. Гэтэл яг нөгөө тэр доторх үйлдэлүүдийн хандлагыг бид нэр ялгаж салгаж харах хэрэгтэй. Үнэхээр тэр захирал чадваргүй байх юм бол та үнэхээр чадварлаг шүү, мундаг шүү гэд улаан цаа ингээ бэлдуучлаад байгаа юм чинь өөрөө дотор дахиад хоёр угтчих. Би хэлээд нь штэ таалагдах, үнэлэгдэх гэдэг хоёр үг чинь Монгол хэлэндээ яг ямар утга зөвчлийг харуулдаг, юунд илүү ашигладаг вэ гэдгийг хэлээд ах чинь эхнэртэйгээ жишээ дахин. Харин тэгээд таалагдах гэдэг чинь эхнэр дээр илүү бүр потенциалч ингэж ойлгоод байгаа байхгүй юу? Одоо жишээ таалагдах гэдэг маань ажлын байран дээр ярихад зүв бусаа гэж яригадаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд ойлгочод байгаа гэрнэ. Гэхдээ яг би өөрөө шинэ философи гаргаж байгаа. Би бүр эхнэртэй хоногших аргыг одоо хэрэгэлсэн байх. Ер нь одоо орчныхын нүүдэн дээр К гэж бичээл те энэ тэндгөө ингээд ярихт нь РК гэдэг ингээд хажуугаар нь хүн гарахтаа шивэнж мэмнэ те. Тэгсээр байгаад энэ хүн би РК сайн юм байна гэж мэдэртэл авч байгаа. Хоногшуулж юм те. Хоногших тактик ер нь их амжилттай явдаг шүү. Айгүй амжилттай шүү. За коммент төргээ заяа. Нэг хэсэг сайн ажилдаг хүнээ шагнадаг байсан. Өрөөсгөл юм блэ. Бусдад дараагийн боломж хомс хэсэг азтан болгож шагнадаг болсон. Тэгсэн азгүй дахиа бол азгүй дахиа байлээ. Одоо яах вэ л гэж гинэ. За заавал бол биш. Гэхдээ л хүний сэтгэлгээний зан юм аа. Гэхдээ тэр кофе хийж өгсөний ард ямар хүлээлт байгаа юм? Хүлээлт ашиг харж байгаа юу гэдгээс хамаарах. Гэхдээ бүх хүнд адилхан ханддаг бол энэ бол хүлээлтгүй. Тухайн хүний л өөрийнх нь заннаа гэсэн байна. Сайн санааны үзүүрд тосоо гэсэн бол Эрка сэтгэлээсээ байд юм байна. Харин заяад ямар байсан 7 хоногт нэг удаа байгаа шүү дээ. Эркагийн фэн
Гэхдээ бас зарим хүн тэгж боддог штэ. Таалагдах гэж хийж байгаа биш. Занг таалагдах гэж байна гэж хардаг хүмүүс байна. Жишээ нь миний инээд илдэг зам буруу ойлгох хаахаа залтай пэлдэг гэж харагддаг байсан үе байна. Танихгүй хүмүүсийн хувьдаа гэсэн байна. За тэгээд зөв очроо миний дүү сэтгэлийн хийж үзээрэй гэсэн байна. Яг одоо ер нь яг бид нэр Хэвээ гоё сэт байна. Одоо нэг CD хүргэлжлүүлмээр байна. Одоо яг би эндээс нэг юм харж байгаа сүлдээ ихэд дууссан. Тийм байж тээ. Дуусчаад тахт нь би албаар тэгж хэлж байгаа байхгүй юу? Дууссан CD хүргэлжлүүлмээр байна. За та нар мань үргэлжлүүлээд яриараа тийм ээ. Маргаашийн бидний CD болохоор юу гэхээр ямар захиралтай болмоор байна. Тийм ээ. Окей, тийм байхгүй одоо. Яа. За ингээд өнөөдөр бидний том өрөөндөө ярьсан CD-г магадгүй та бүхэн хоёр дахь гэрийн том өрөөнд ч ярьж болно. Эсвэл өөрийнх нь гэрийн том өрөөндөө ч ярьж болно. Том өрөөнд ярих сэдв мундаг хүчтэй 8 настай болчроос 80 настай буурай хүртэл бидний нэвтрүүлгийг сонсдог. Сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студид Эрко очроо заяа найруулагч Мезо ажиллаа. Мэдээж 100% үнэн гэсэн зүйл энэ өрөөнд өрөөнгүй лээ. Ингээд өнөөдрийн том өрөөнд хүрээд хаагдаж байна. Маргааш 9 цаг 5 минутаас уулзлаа. Түр баярлалаа. Баярлалаа та бүхэндээ. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.